Сайн байна уу? Таны ажил тавлаг уу? Тавтай сайхан байна. Ямар ажиллаар явж байгаа юм бол? Гэхдээ улсын прокурорт гомдол гаргаад тэгээд гомдлын хариуг авчаал явж байна. Та нэг яриа өгөх боломжтой байна уу? Болно бол. Ямар асуудлаар ямар хариу өгж байгаа юм бол? Энэ нэг махаун гэж хэлээд за хүний өчнөө тоон махыг өчнөө сая төгрөгийн үнэтэй махыг мөнгөний яг одоо шилжүүллээ гэж хэлж ачуулаад шилжүүлэг дээр болохоор өнөөдрийн лимит дууссан байна. Маргааш шилжүүлчихье гэж хэлээд батсан нэг ийм асуудал гарсан. Тэгээ энэтэй холбоотой нь дүүргийн цагдаагийн ээлжид нь гомдол гаргасан. За тэгээд дүүргийн хяналтын прокурор татгалзаж хаасан байдığım байлээ. Дүүргийн ерөнхий прокурор нь бас татгалзаа хаасан байдığım байна. Нийслэлийн прокурор нь бас татгалзаа хаацсан. Тэгээд улсын ерөнхий прокурорд би гомдол гаргасан. Тэгээд Чимбот прокурор үнийг хүлээж аваад хэрэг үйлдэлээр нийлсэн байна л да. Энэ буруу шийдвэр гаргаад байгаа прокурорууд яах ёстой юм бэ? Хариуцлага гэж байд юм уу? Гэхдээ одоо энийг л одоо хууль тогтоогчдод одоо ярмаар байгаа юм л да. Эрүүгийн иргэний захиргааны өргөдөл гомдол болохоор тусдаа хуулиар явдаг. Тэгээ энэ хуулиар нөгөө процессын хуулиар алдааг нь дээжитний албан тушаалтан засаад явахаар зохицуулагдсан. Гагцгүй хариуцлага байхгүй учраас өнөөдөр санаатай буюу санамсаргүй алдаануудыг бол байн гарч байгаа юм. Тэгэхээр энийг л одоо хариуцлага хүлээлгдэг болох ёстой шүү. Төрийн захиргааны албаагч гэж үзэх юм бол энэ чинь хариуцлага хүлээж шүү. Нэг алдан, хоёр алдан, гурван алдлаа. Тэгээд тэнд арга хэмжээ авах ёстой биз дээ. Гэтэл энэ алдаанууд чи өөрөө яг энэ бол зүгээр татгалзаад хаасан асуудал байна. Үүнийг яг дээжитний прокурор зүгээр сэргээчлээ. Гэтэл энэ ажиллагаатай холбоотой зөндөө одоо алдаанууд бас байгаа байхгүй юу. Тэгээ энэ бүхэнд ингээд хариуцлага хүлээхгүй яваад хахаар нөгөө хэрэг уддаг, сунжилдаг тэгэл буцаал нөгөө хуулийн байгууллага одоо хуулийг гуйл болгодог гэдэг эсвэл Монголын хууль хэрэгждэггүй гэдэг энэ яриа чи эндээс л гараад байгаа юм л да уулна. Энийг яаж шийдэх ёстой юм болоо? Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд уулын цогцоор нь шийдмээр байгаа. Энэ хууль санаас гэхдээ улсын их хурлын гишүүдэд энэ асуудлыг одоо шийдэх ёстой байхгүй. Тухайлбал энэ чинь бас хуулиндаа байна. Хуулиа бол өөрчлөх хэрэгтэй байна. Хууль нь өөрөө салаа утгатай тухайн одоо мөрдөгч прокурор шүүгч хаашин ч бас эргүүлж болохоор өөрийнхөө тайлбарлаж болохоор ийм байгаад байгаа учраас нэгдүгээр хуулийнхын асуудлыг цогцоор нь шийдмээр байна. Тэгээ мөрдөгч прокурорын гаргасан буруу шийдвэрийн төлөө хариуцлага хүлээлгдэг энэ механизмыг оруулахгүй бол одоо яг үнэндээ бол одоо тэгээ намайг хянилгүй нохог хянсан авах гэдэг асуудал болж шít. Татгалзаж хаасан материалыг үзүүлэхгүйгээр байгаа байхгүй юу? Үзүүлэхгүй болохоор хэн юу гэж мэдүүлээд ямар нот хоригд цуглаад үүний улмаас хаасныг өнөөдөр оролцогч болон өмгөөлөгч мэдэх боломжгүй. Өөрсдөө сонссон мэдсэл энэ гомдол гаргаад явж байгаа. Тэгэхээр энэ хуулийг ашиглаад хэрвээ хаах сонирхол байвал хааж болохоор л байгаа байхгүй. За яг бид нар бол нөгөө хэргийн нөхцөл босон үйл явдлыг одоо хоригчоор нь яриулаад тэгэл битсээр яваад одоо гомдлоо гаргаад одоо шийдүүлж байна. Энэ шийднэ гэдэг чинь өмнө шийдвэр гаргасан улсуудын шийдвэр буруу байна л гэсэн үг үстэй. Магадгүй буруу гэдэг чинь зүгээр хууль зөрчсөн байна л гэсэн агуулга цаана харагдаж байгаа. Тэгвэл энэ улсууд яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм? Тэ? Хүлээлгдэг болсон. Инхээр хуульд өөрчлөлт оруулах замаар яг хэрэг хянан шийдвэрлэх энэ процессыг хэрэгжүүлж байгаа одоо албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэдэг ийм агуулгуудаар цогцоор нь шийдэж ижил энэ асуудал явна да. Одоо та ажиллаж байгаа юм бол? Тэгэл одоо дээд чиглэлөөр орохгүй. Тэгэл өмгөөлж бидний ажил чинь тэгэл шүүх прокурор цагдаа гурвын дунд л ингээд өдөр болго явдсан шүү дээ тий. За таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.